Сайн байцгаана уу? Та бүхэн яг одоо Vocalier Beauty Mongolia-гийн маш сонирхолтой контентыг үзэж байна. Өнөөдөр би Vocalier-ийнхаа бүтээгдэхүүнийг ашиглан нэгэн сонирхолтой мейкап хийх чинь надтай хамт мейкап артист Төгөө маань өнөөдөр хамтдаа нүрэ боднаа. Сайн Төгөө. За өнөөдөр бид юу хийх вэ гэх юм бол нэгтлийнхаа яг өөрийнхөө нэгтлийг би өөрөө бодоод нөгөө талыг яг мэрэгжлийн артистаар яг ингээд зөв бодож байгаа юу, буруу бодож байгаа юу гэдгийг хянуулах чинь тэгээд жоохон сандарч байна. Насаараа нүрэ бодож байна. Юу гэж загнуулах гэдэг. Юу гэж загнуулах, юуг нь буруу хийжсэн бол гэж яг ингээд нэг ийм шүүлтүр дээр ирсэн юм шиг санагдчихээн. За хамгийн эхлээд бид хоёр маска тавина. За ямар маск тавих вэ гэм бол өнөөдөр ингээд мейкапын өмнө хэрэгэлдэг ийм 3 минутын маск байгаа. 3 минут. За энийгээ задлаад, эмжээл маск байгаа. Энийгээ задлаад харьсандаа төрөч. За тэгээд 3 минутын дараа ингээ маск маань ингээ хаяа гоё хатаад харьсанд гоё шингэсэн байгааз яг энэ үед нь заавал угаахгүйгээр ингээд манай Vocalier тийм гоё цэвэрлэгч салфетик байдаг. Би бол энэ салфетикийг бол бүр ингээ шүтдэг. Ягаад гэвэл баригад явахдаа бид нар ингээд маш их будгаа арилгах айгүй хэцүү нөхцөлтэй ингээл юм гарна. Айгүй хэцүү нөхцөлтэй зөндөө таардаг байхгүй баригад чинь тэгэл тэгэн гоц шууд энэ маск энэ салфетка гаргаж ирж байгаа шууд сав гэл сайхан харчаад авчдаг. За ингээ одоо дайн эхлэе шүү дээ жинхнээсээ. За одоо ингээ эхлэе. Тэгээд хамгийн эхлээд би болвол юу байдаг? Харсандаа праймер түрхдэг. Праймераа тэгээд ерөнхийдөө энэ хэсгээр жоохон хүчтэй байгаа. Энэ хэсгээрээ л айгүйх түрхдэг. Тэгээд түрхэж эхлэв. Одоо яг түрхчихөө. За манай Vocalier-ийн Blur гэдэг primer бол маш алдартай. Гжаад л сайхан түрхчихдэг байгаа. За энэ хамраас ийшээ танаа таашаа. За ингээд манайд бол. Тэгээд наата бүтэн түрхчихье. Дайсны тал руу юу? За энэ нөгөө одтой бүжиглээс хойш ингээ хамран дээрээс ерөөс ийм салхаа байсан байгаа. Хөлсний булчирхаа маш ихээр ажилласан байна гэж. Үгүй шүү, хүнд уралсан. Ингэж байгаа шууд кремээ тавьчихдаг шүү. Би скинийхаа энэ 2 номерын кремийг хэрэглэдэг байхгүй юу? Ер нь л энийг аягүй хэрэглээд удаж байгаа одоо баг 2 жил болж байна. Энэ маа жоохон дууссан байна. Тэгэхээр сэсэрчтэй. Сэсрээд байгаа. Ерөнхийдөө одоо ингэж гарчдаг байгаа тэр. Шидэд скимэнд гараач тий. За. Скин кремийн маань 2 номер. Энэ бол ингээ айгүй гоё юм шаргал өнгөтэй болохоор би ч өөрөө юм шаргал өнгөнд их дуртай төрлийн хүн юм байгаа. Тэгэл за шаргал өнгөл төрхий гэл. Айөө одоо ингээд манай крем ямар сайн өөд ардыг одоо та нар харж яг миний одоо ингээ хамарны тал нь болохоор яг ингээд өөнд дарагдаад тал нь яг өөдөг байгаа. Тэгэхээр амар гоё өөд ардаг мөртлөө тийм нөгөө бүтцэн тийм хүнд биш. Нимгэн. Тийм нимгэн хөнгөн бүтцтэй. Айгуу гоё харсан гоё шингэж өгдөг. Зүгээр ингээд нөгөө гялс яарсан үедээ бас гялс харсан дээр төрхөө гарахад яг юм харсны өнгөөр идэг болохоор би 2 номерын өнгөөр айгуу гоё хэрэглэх дуртай. Би ер нь бол яг нөгөө нэг арьсныхаа юмнаас нэгээр нэг тооноор цайвар байхыг хэрхэмлдэг хүн бохгүй юу? Өөрөө би. Тэгээд энэ илүү шаргал Stay Max. Бас амар гоё шаргал суурьтай байгаа зүр нь. Би ер нь шаргал суурь нь дуртай л та. Өөрөө юу? Тийм. Тийм. Өөрөө юу ер нь бол манай кремэд ер нь жоохон дууссан байгаа юм байна. За. Захирал нь харж байгаа хаа. За. Зя ингэчээд. 2 өнгөр нь хэд бол хольж түрхэх юм байна тийм үү? За ялгаа юм дээр харъя. Одоо нөгөө нэг өвөл олонгууд хүний арьс ерөнхийдөө гоё цайрал 100 олонгууд жоохон борлчтой шүү дээ тий. Тэгээд тэрнтэй адилхан яг нэг шаргал бордоо. Гэтэ өгтгөн суурьтай. Нөгөөдг нь болохоор шингэн цагаан. Тэгээ нөгөө нэг солонгос кремнүүд чи ерөнхийдөө нэг юм аль нэг монголчуудын ярьсан бас нэг яг цав наалтдаггүй шүү дээ. Тэгэхээр нөгөө солонгосчуудах
цагаан гоё шингэц цайтай мөртлөө өө маш муу дардаг. Европ гэрэмнүүд болохоор илүү өтгөн шаргал суурьтай тэнгүүтээ өөг бол бүр тэр чигээр нь дардаг. Ганц гэм нь одоо нэг юм хитрхи өтгөн учраас будал зузаан харагдах гэдэг байхгүй. Тэгэхээр ингээ хоёр талаас нь холиод түрхэд ерөнхийдөө бол Монгол хүний юуг л монголчилж гаргаж ирж ийн л гэсэн үг л дээ. Ерөнхийдөө бол яг наад хоёр одоо шалтгаан солонгосчууд болохоор хитрхи цайвар улцсан цагаан тий өөрсдийнх нь ер нь бол хүмүүсийнх нь иргэдийнх нь идэж ууж байгаа агаараас нь болоод тийм байдаг. Тэгвэл европчууд болохоор хитрхи хүнд идэг болохоор арсыг амар болгочдөг тий нөхцөлт ихтэй бүр ингээд нөгөө амар муухай болгочдөг зузаан харагддаг тий. Тэгээ манай Фокалерийн ямар ч крем яг тийм биш байхгүй. Цагаан ч гэсэндээ амар сөвөө дардаг, шаргалж гэсэндээ хүнд биш. Бүгдээрээ юм юу юм бэ? Зөөлхөн юм нимгэн бүтцтэй болохоор хэрэглэхэд ч гэсэн айгу юм өөрт юм нэг таата бос байгаад идэв шүү дээ. Тийм биш. Тийм. За ингэж харагдчихэв. Энэ тал нь бол нэлээд тийм цагаан харагдчихэв. Тийм цайвар байгаа. Цайвар харагдчихэв. Харин энэ тал нь бол бор шаргал бор харагдчихэв. Ерөнхийдөө бол яг Монгол охин шиг. Өөрөө явж байгаа шидэд байгаа л та шүү. Яа, Жирэгдчихгүй гэж үзэлч. За, энийхээ дараа би чи юу төрчихдөг штэ. Сүүдэр. Кремээ тавьсныхаа араас би бол шууд сүүдрээ тавьдаг. Тэгээд спонжоор ингэж яагаад маш гоё зөөлхөн ингэж товшиж авч жагаад. За одоо энэ бол миний Монгол хацар. Монгол хацар тэгээд Монгол хацрыг шуулж болох уу? Төгөө мейкапын бүтээгдэхүүнээр Монгол хацрыг шуулж болох уу? Болдог боломжтой. Одоо би бол чадлаараа шуулдیں۔ Зайлвал. Тэгвэл яг зурган дээр бол шуулгадаагүй л гэдэг. Шулна гэдэг нь болохоор манай охтод гайхчих магадгүй тийм будгаараа гоё шүүгэр харагдах. За, ингэж сүдрээ тавьдаг би. За, гэрлээ. Шууд гэрлээ тавих уу тий. За, гэрлээ болвол Фокалерийнхаа энэ гэрлийг тавьдаг. За, гэрлээ болохоор би хаагур тавьдаг вэ гэхээр нүднийхаа доогуур. Тэгээд хамарныхаа яг энэ хэсгээр тэгээд энэ хэсгээр ингээ ирүү гэсэн үг шүү дээ тий. Тэгээд энэ хэсгээр тавьдаг. Тэгээд спонжороо тараачдаг бас. Зүглэн дараад. Шууд гэрэлтэж байгаа сте. Ерөөдөө л аль алийн гоё юм жигэд тарааж өгөх юм бол үнэ. Төг одоо юм яриаг бод юм жоохон мэддэм шиг яриа л. Бүтээгдэхүүнүүдээ одоо ингээ байгаад идэг, мэдээд идэг тий. Гэхдээ хэрхэн яаж уусгах ч гэдэг юм уу хаан тавих тал дээрээр нь бол манай охтод дийлийнх нь алдаад идэг тий. Би ч гисадаас алддаг гэж магадгүй. Одоо яг тэгээ өнөөдөр яг артист хүнтэй яг нүүр тулж байгаа дээрээ. Сайн асуугаад авнаа. За ингээд тавьдаг. За би гэрлэнээс эхэлчихье. За. Угаасаа ер нь гэрлээ эхлэх хэрэгтэй юу? Тийм. Гэрлээ эхлэж тавихгүй болохоор одоо энэ чинь сүүдрээ ингээ өгсөн маш шүү. Тэнгүүд гэрлэлээр ихэнх нь ингээ дарчдаг байхгүй. Давхар. Тэгэхээр одоо гэрлээ өглөө. Тэнгүүтээ сайн чинь тавьдаг. Энэ хэсгээр бас бид нэр одоо өгүүл зүгээр идэв. Сүүлийн дээр нэрээр бас аягүй тайлдаг болсон. Яг тэгэхээр яг хацарны энэнгээр ингээд унжаад ч юм уу энэнгээр унжаад ирэхлээр хөвгшрэлтэй амар харагддаг байхгүй. Тийм. Тэгэхээр аль болох энэ хацрыг дээш нь өргөжл харагдуулахын тулд одоо мейкап ч байгаа шүү дээ. За, ингэж тавиад энэ хин чинийх ингээд хараад тахлаар айгүйх ингээд арчиж тавьд юм байна. Одоо нөө ингээд л зураал арчаад ийн гэсэн үг шүү дээ. Ингээд хит их ингээд арчиж тавихлаар нэг давуу тал нь яг арай жоохон нэмгэн болно. Гэхдээ тэр нь болохоор юу яагаад гэдэг Шингисхан дараа ингээд жоохон барцалт үүсгэх гээд байдаг байхгүй юу. Одоо энэ болохоор ингээд яг дээрээс нь ингээд товшиж байгаа учраас дараагийнхаа одоо нөө нэг ингэж арчиж нөө нэг ширхгийнхан юу одоо байхгүй болохгүй л гэсэн үг. Одоо юу гэдэг юм. Арсны бүтэц одоо ширхэг байгаа шүү дээ. Яг энэ чигээр нь ингэж байрж өгнө гэсэн үг байхгүй юу. Ингээ арчаад тахлаар арцсан ингээд бүхэлдээ дараа нь ингэж тэрнийхээ юугаар ингээд барзаах гэдэг талтай. Хичнээн зузаан бутсан ч гэсэндээ яг энэ тавьж байгаа техник нь өөрөө буруу байх юм бол гоё арсан дээр гоё гарч өгөх гэсэн үг юм биш үү тий.
Тэгвэл энэ ч одоо арчих биш товших техник юм байна шүү дээ тий. Товш. Яг өдөр тутмынх ч гэсэндээ ингээд зарим нэг өөнүүд ч ингээд хит арчсныхаа юугаар ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд энэ болохонгууд яг ингээд тухайн яг байх газраа гэрэлтүүлэх нь байгаад байгаа. Одоо яг энийг гэрэлтүүлсэн яг тэд нар ингээд харагдаад байгаа зү. За тэгэхээр одоо араас нь сүүдрээ тавьчих. За сүүдрээ тавихтаа болохоор шууд энэ хамарны энэ хэсгээ би бол шууд ингээд зурчтیں۔ Ингээд зурлаа. За Монгол хацрын үгүй хийцгээе. Бүр ийм тод тавьж өгсөн юу? Өдөр тутмын бодолд энэ дээр ч гэсэн үү? Тий, эн чинь одоо ингээд би ягаад ингээд тод тавьж байгаа гэхээр цагаан суурь тавьсан шүү дээ. Нөө чинийхээс илүү жоохон цагаан суурь тавьсан. Тэнгүүтээ тэрэн дээр болоод ирэхээр эн чинь илүү ингээд одоо юу яа? Уус хатгай. Тэгэхээр чи яг харна. Ялгааг нь гаргана. За. Энэ л одоо энэ талаараа жоохон хармаар санагдчих та. Энэ тал маань жоохон ийм унжууч юм шиг харагдчихлаа л да, тий. Тэгээд энэ ийм байхгүй. Одоо яг нэг ийм тэгш юм байгаа штэ. Одоо яг энэ хамарны энчнээс доошоогоо энэ сүүдрийг хит тодруулж болдог байхгүй юу. Тэгэхээр ийшээ ингээ унжицсан харагдана. Одоо энэ бол ингээ дээшээ өргөлттэй одоо хацар өнгөлөгчөж чсэн дээ. Энэ хамарнаас дээр л байна. Энээс доош өгөх юм бол хацар чинь унжуу харагдана л гэсэн. Аль болох микап чинь дээш нь өргөж будахыг бодно штэ тий. Илүү цогтлог гоё гэгээтэй юу харагдах юм. За. Одоо за би бол дараа нь болохоор хуурай бүтрээ тавьдаг. Будгаа төгжих зорилгоор тэгээд энэ дээрээ сайхан ингэж агаад ингэж сэгсэрч агаад яг нүднийхаа доотлын хэсгээр ингэж тавиад тэгээд бусад хэсгээрээ сайхан тавьж өгж агаад явчихдаг. Дараа нь багсаараа тараачдаг. Эхлээд ингэж тавьж өгж байгаа. Ингэ сайн төгжиж агаад. Тэгээ манай факультийн энэ бүтээгдэхүүн бол бас нэлийн алдартай л да нөгөө маш нарийнхан ширхттэй. Тэгээд одоо будгаа сайн төгжчих юм бол баг масканд хүрдгүү. Масканд ингэж муухай болохгүй. Тэгээд халуунд халж хүүтний хүрэхгүй, усанд урсахгүй. Яг ер нь маш найдвартай. Энийгээрээ ч ингэж тараачдаг. Нэг бол. За, нээч. Болж гинэ. болж байна. За би болохоор нунтаг пудр гэхээс илүү шахмал пудрт илүү дуртай. Илүү нэвтрэл сайтай, илүү ширхгэн нарийнхан байдаг байхгүй юу? Нунтаг пудр болохоор яг бэж болно. Гэхдээ зуны нөхцөл болохоор шахмал нь илүү дээр. Илүү нөө нар салхины хамгаалт илүү үйдэг байхгүй юу? Тэгээд Vocalary Cover Max-ийн тавьчих. Би спонжороо ерөнхийдөө л ингэ тавьчихсан. Тэгэхээр нөө спонж чи өөрөө чихтэй байгаа штэ. Чихтэй байгаа дээр нь ингээд тавьчих юм бол шингэсэн өөрөө шингэснийхаа дараа ер нь бол будал шингэснийхаа дараа бас ямар байх вэ гэдэг чинь бас чухал ш. Тий. Амар гоё юм. Амар гоё хэлж нэрээ. Би ерөөс дандаа нөгөө энэ нундаг бүдрээ хэрэглээд бол бас яг юм шахмал бүдрээ бараг хэрэглэж үзэж байгаагүй юм байна. Гэхдээ ямар ч өөг бол маш гоё дардаг гэдгийг нь бол мэддэг. Гэхдээ нөгөө нундаг бүдрээ хэрэглээ сурцсан болохоор яг сурцсан юмараа хүн чинь яагаад идэх шүү дээ тий. Одоо ингээ харалтаа. Ингээ жигдэлж амар гоё юу чинь тэгээ ингээд юу хиндэ. Одоо энэ тал нь ингээл одоо арсны барзар айгу мэддэгдээд байгаа. Одоо яг энэ хэсгэр. Тэгвэл энэгээр бүр ингээд ийм күлчээс арстай болчихж байгаа. За энийхээ араас би сүүдэр тавьдаг хуурай сүүдрээ. Манай Vocalary ийм хуурай сүүдөр байдаг. Энийгээ сайхан ингэж авч байгаад түрүүний яг тавьсан газруудаараа түрүүний нөгөө контрлж тосон юу тавьсан сүүдэр тавьсан газруудаараа яг давхарлаа авчдаг байхгүй. Тэгээ зүг бурууг мэдгүй. Одоо тэгтээ би ингээд сурцсан юм. Чиний энийгээр ингээд сурцсан юм чинь. Тэгээд дараа нь бодох юм бол ингээд яг давхах тий. Тэгээд яг ингээд тэгээ бас хамарлуугаа ингэж аруулаад. За. Хамрны тустай багсан байхгүй тий. Хамрны тустай багсан байж болно. За би болохоор энэ нөгөө нэг энэ болохоор нэлийн угаасаа юм шаргал туйтаагаад би аль болох юм нэг жоохон цэвхийг сонирхоод идэх байхгүй. Ийм энэ нь илүү надад юу санагдаад тийм. Илүү уусалт
хаттай. Тэгээд нэг хит юу яагаад тахгүй, улаагаад тахгүй. За одоо болохоор хуурайгаа тавихлаар болохоор одоо яг чигээр орж та. Хуурайгаа тавихлаар авлаа. Багсанд хамгийн ихэнд тод байгаа хэсгээ хацарныхаа энэ хэсгийг хасгаад байгаа хэсэг дээр өгчихнэ. Дараагийнх нь болонгот одоо энэ хэсгийг хасмаар шүү дээ. Энэ хэсэг дээр тавьчихна. За эннээсээ ахуулаад ингээл хойш нь уусгах чинь гэсэн. Энэ хаанаас уусгах нь бас амар чухал. Дээрээсээ уусгах уу, энэчээс уусгах уу, хаана нь илүү гүн өнгөн байх хэвээр вэ гэдэг нь бас амар чухал байхгүй юу? Гүн өнгө байгаа газар илүү гоё харагдана тий. Илүү хасалт өгнө гэсэн үг байна. Одоо хэрвээ энийгээ чи илүү хасмаар байвал энэ дээрээ хамгийн ихэнд тавилаа, доош нь уусгалаа. Энийгээ илүү шүмбүр харагдуулахын тулд энэ дээрээ төрүүлж тавиад хойш нь уусгах гэсэн үг байхгүй юу? Насаараа буруу ирэлжсэн юм шүү дээ. Дандаа энэчээсээ. Тэгээд одоо нэг хуурайгаар тавихтаа өмнө нь одоо тосонгоор гаргасан юуныхаа тэгш хим гэдэг. Одоо яг энд би нэг сүүдэр өгсөндөө хөнгөн яг энэ сүүдэрнийхээ энэ хэсэг дээр илүү шаргалыгаа өгчихнө гэсэн. Тэгэхээр нэг шууд ингэж тавьсаа харагдахгүй хоорондоо уусалттай харагдана л гэсэн. Шаргал өнгөөрөө ерөнхийдөө бол уусалтаа бас дээрээс нэмж хийж өгсөн юм байна тий. Тэгэхээр нэг илүү жижигэн үртэл харагдана гэсэн. За охтоо энийг л сураад ав. Яг энэ гурвыг нийлүүлж барь сууж байгаа л яг энийг сураад тав. Ерөөсө жижигэн нүртэй харагдана гэдэг чинь баг Монголын баг завараг 60-70% охтуудын ер нь бол мөрөөдөл чинь манай монголчууд ер нь жоохон том нүртэй шүү дээ. Тэгээ нөгөө нэг Аз, Хятад, Солонгос охтуудыг, Япон охтуудыг бодоход тий том хацартай, том нүдтэй, том тухтай тийм охтууд. Тэр яг энийг л сураад шүүдрээс өглөө. Манай энэ одоо вокалерийн шар тэн хацар өнгөлөгч амар алдартай шүү дээ. Бас нэг амар гоё юу уусгалт хийж өгдөг тий. Гэтэ би энийг байдлаар ашиглавал илүү бас юутай. Тийм байна. Би дараа бол яг чам шиг ашиглах юм байна. Тэгвэл би чи энийг ингээд нэлэхүүд нь төрчдөг байхгүй. Яг нөгөө саяны бор юм төрсөн хэсгээ дээр нь давхарлаа төрчихээр нөгөө айгу зузаан харагдах гадах юм байх магадaltaй байдаг тий. Яг сүүдэрнээсээ л уусгаал орвол. Тэгээ сая харсан уу манайхаа төгөөгийн хэлснээр энэчнээс ингэж уусгах юм биш тэгвэл гоё харагдах нь шүү дээ. Тэгэхгүй намайг дуурайгаад. За энийхээ дараа гэрэл. Хуурай гэрэл. Бас уу. Хуурай гэрэл. Хуурай гэрэл хамгийн бас чухал. Тийм үү. Энэ бас хамарнаас доош оруулж өгөхгүй. Гэтэ энэ зураасан дээр баг зэрэг иймэрхүү байдлаар орж ирж болно гэсэн үг. Илүү тавиул нэг илүү ялгарч харагдана л да. Хуурай гэрэл гэхээр бид нар чинь дандаа л нөгөө нэг юм гялцдаг гэрэл тавиад тийшээ тий. Тэгэхээр ийм маад гэрэл бас тавьж өгөх юм бол бүр харагдах юм тий. Шохон. Тийм. Чи юугаа нэг харуул да. Манай вокалерийн бас нөр шинээр гарсан бүтээгдэхүүн гэрэл сүдэр нь хамттай байдаг ийм бүтээгдэхүүн шинээр гарсан. Тэгээд яаж ашиглахаа мэдэхгүй байсан ашгүй төгөөс. Зя сураад авлаа. За одоо болохоор хацраа өнгөлнө. Чи хацраа өнгөлч. За би бол хацраа ингэж өнгөлдөг байгаа. За энэс манай вокалерийн ийм уусгалтай хацраа өнгөлөгч. Энэ болохоор ингээд шараас ягаан руу оранж руугаа жоохон ууссан. За би энийг ингээд сайхан нэлэхүүд нь аваад сайхан энэчнээс нь ингэж инээж хагаад яг энэ хэсгийг л бодчихдээ. Ингэж. За чи юуад өчтэй тавьсан чинь дараа би ялгаа гараад тэрнээс юм. За саяныхаа өгсөн нөгөө нэг оранжоор өгөх гэж байгаа учраас энэ шаргал өнгөө дахиад хэрэглэе. За. За энэ шаргал өнгөөрөө хамгийн эхлээд бүдгээ явна. Бүдгээ явлаа. Бас айгуугаа юм товшиж өгч тавьж जैन тий. Нүдрүүгээс нэлээ ойр тулд юм биш үү? Нүдний хүүхэн харааны яг нэмгэр зааг нь орж ирнэ гэсэн. Хүүхэн хараагаар. Тэгээд энэ хамарнаас доош орчихгүй. Яг энэ хэсэг дээрээ ингэж өглөө. За одоо нөгөө нэг тодороо сан хийсэн. За энэний нөгөө арай жоохон тод байгаас. Энэ тод нь болохоор нөгөө хоёлаа сүүдрээ тод өгсөн шүү дээ. Яг сүүдрээ тод өгсний чинь зааган дээр нь тод нь орж ирнэ гэсэн. За одоо энийг ингээ гоё уусгах чинь. Гэхдээ хацар өнгөлөгч жоохон эхэлж тавихтаа жоохон тод өгчүүд бас зүгээр идэв. Тэнгүүтээ будал дуусны дараа энэ чинь нөгөө нэг нүдэ будаад хөмсгөө будаж хооронд суур ерөнхийдөө шингэждэг. Тэгэхээр нөгөө нэг охтууд чинь
юудаг. Тэгээ одоо жишээлбэл би одоо жишээлбэл ингээ бүдгэн тавьчаад нөгөөдгөө будаж байгаа хооронд нөгөөдг маань шингээд тэгвэл гарахын хүртэл дахиад нөгөө амар тод болгочоод гараа явчихсан шууд нэг амар гоё болчлоо. Ингүүтээ нөгөө цагаанаасаа түрүүний нөгөө гэрэл өдрөгсөн цагаан тэрнийхээ заагууд дээр ингээд өгөөд хөнгөн болгочих. Чүч юм бас тий. Зя. За, шал хоёр өөр газар тавьчихсан. Би болохоор бүр яг ингэсэн мөртлөө яг эндээ ингээд нийлэхүүд нь тавьд юм байна тий. Тэгэн гот яг зөв тавих хэрэгтэй нь болохоор яг энүүхээ эндээ тавиад тэргээ маш гоё мэдрэмжтэй уусгаж өгөх хэрэгтэй байна тий. Тэр нөгөө шар ч бас айгу хэрэг болох нь ш манайхаа шар тэгээд нөгөө сүүдрийг барьж айгу гэрэлтүүлэг. За энэний араас нөгөө гэрэлтүүлэгчээ тавьж өгдөг. Хайлайт. За энэ бас манай Focalary-ийн ийм 4 өнгөтэй ийм гоё гэрэлтүүлэгч байдаг. За энэний би энэ яг одтой ийм шаргал өнгийн ерөөдөө өдөр тутмын бодолтонтай ч юм уу. Ер нь бол тоглолтондоо ч гэсэн хэрэгжилдэг юм. Жаад яг энэ хэсгээ гэрэлтүүлээд за тэгээд энэ хэсгээ нэг жоохон гэрэлтүүлж өгөөд за тэгээ хамарныхаа яг энэ хэсгийг жоохон гэрэлтүүл. Минийх талаас орохгүй. Ингэж өгдөг байгаа. За энэ гураал гэрэлтүүлчихдэг шүү дээ. Ерөнхийдөө бол. За би болохоор яг хамарныхаа үзүүр дээр болохоор яг энэ нэг арай жоохон цайвраас нь бүр цагаан цайвар гэх юм уу? Яг энэ дээрээ. Энд тэгтээ жоохон шүү ягаан тавьт. Өөр өнгөийг тавьж болох юм нүүрэн дээрээ болно. Гэтэ юу яана? Бүр эрсдэс байх шаардлагагүй. За уус байх болох юм байна тий. За би энэ шаргалаас нь тавьчих. Энэ. За. Яад өглөөр хацар өнгөлөгчнөөс уусчих хэвээр. Бас шууд ингээд цагааныг тавьсан юм шиг харагдах хэсгүй байхгүй юу? Энэ хацар өнгөлөгчнөөс ингээ уусаад ягаад ийм ягаан өнгөтэй хайлайт байдیں۔ Тэ шаргал байдیں۔ Яг энээс явахлаад өнгөө уусгаа. Одоо энэ амар юм юу харагдчихаас тээ. Ууссан. Тийм. Огцон цагаан биш. Тийм. Тэр нуруулын ингээр бас жоох өгч. За. Би түрүү юм бас ийм хэлэх гэжсэн. Одоо хэрвээ манай охтууд анзаарж авах юм бол миний одоо яг энэ хэсгээр би нэг жоох юм нөгөө сэвхтэй байхгүй юу? Тэгээд ингээд нүрээ будаад эхэндээ ингээд кремээ түрхэхэд ингээд мэддэхгүй жаал ингээд нөгөө юмнуудаа давхарлаа түрхэн гот яг ингээд яг тэр 3 4-өө сэвх маань ингээд дотроо гараад ирдэг байхгүй. Тэгээд би бас ингээд төөгөөг будсан сэдэр бас тэгж сэвх маань тодорч гарч ирэх юм болоо гэсэн чинь гарч ирэхгүй. Яг хоёр талтай би яг адилхан сэвхтэй байхгүй. Тэгээд гарч ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний нөгөө нэг техник юм байна тий. Би нөгөө арчаад идэг. Чинийх болохоор товшоод идэг. Тэгэн гот ингээд дараа нь юм гарч ирэхгүй. Зя. Ингээд суур маань дууслаа. Дуусч гин үү? Суур маань нэмсэн байгаа юу? Байхгүй. За. Яг ингэчдэг байгаа. За тэгвэл хөмсгөө будах уу, нүдэ будах уу? За, хөмсгөө бодъё. За. Хөмсгөө бодохдоо би Focalary ийм маскараг хэрэгэлдэг, хөмсгөний маскара. За, 4 номер нь болохоор өнгөгүй заяа. Энэ 1 номер нь болохоор өөр дээр үстэй. Тэгээд үс нь болохоор миний одоо хөмсгөний үстэй ойролцоо ижил өнгөтэй гэсэн үг. За эхлээд өнгөгүйгээр нөгөөдлөө шүү дээ. Өнгөгүйгээр эхлээд нөгөө нэг ингэ сэргээгээд яг хөмсгөнийхөө өнгөийг тодруулаад яг тодруулаад ингээд ер нь яарс үедээ ингээд гарах тохиолдол байдаг. Ингэж өгчхөөд араас нь өнгөтэй тэгээ жоохон өөр дээр юм үстэй гэрн хүүд тэнд жоохон илүү болчихлоо. За. Ингээд өнгө оруулаад хүүд. Төг харсан сандраад ш. За би өнгөгүйгээр нь яваад ямар ч өнгийн тодлоод өгье өөрийнх нь. Ерөнхийдөө л би чинь жоохон зэрлэгтэй байгаад байгаа зү. Юм бас нэг кинонд орох гээд ингээд зэрлэгээ асуургуулад байгаа байхгүй юу? Шууд араас нь бодъё гэж. Харандаагаар. За. Харандаагаар хийчих. Босгоч уу? Яхаа. Хэзээ илүү болох гэдэг. Энэ сарай илүү болох гэдэг. Би нөгөө ер нь бол гэхдээ энэ нөгөө нэг харандааны хувьд болохоор өөр айгүй уусал цайтай харандаа
гэдэг аахгүй. Тэгэхээр яг нөгөө нэг юм байхгүй хэсгүүдээ нөхөж өнгөтэй багсаар нь өөр хооронд ингээ уусгач. Сайтгаар Тийм сайтгаар нь. Байхгүй хэсэг гэж надад байхгүй дээ. За тэнгууд энэ уртлын энэ хэсэг ингээд юу харагдаад байгаа арай юу нэмгэн зэрэг тий. Жохо өргөн болгоод. Өргөн хөмсгтэй хүнийг ингээд бүгдийн кремд чаад нарийнхан болгож бодох боломжтой юм. Ер нь хэцүү шүү. Бүр эсвэл бүр нийгэмсэн одоо нэг дардаг театрын юмнууд эдэн шүү дээ. Тийм цавуу шиг угаар дарж агаад. Тэр энэ хөмсгний төгсгөл бас амар чухал үү. Төгсгөлөө манай охтууд бас ингээ хайчдаг. Бүрэн хилөөл ингээл хайчдаг. За ирэхэд би ингэсгээл хайчдаг бас. Тэнгүүтээ чи бас айгүй юм гоё бор өнгөр бодож байна тийм миний өмсгий. Тийм. Одоо энэ нөгөө нэг юу гэж ингээд жоохон ингээд засаад энэ төгсгөлийн хэсгийг гоё тодруулахын тулд энэ хэсгийг ингээд жоохон цэвэрлээд өгч. Консилероо. Маш. За саяныхаа нөгөө нэг юу эсэн штэ. Консилер эсэн штэ. Консилероос энэ цайвраас нас жоохон авч агаад энэ нүднийхаа энийг нэг мөсөн. Одоо нөгөө хөмсгөө ингээд яасан штэ. Хэлбэржүүлс яг тэрнгээр ингэж чад дараагийнхаа нөгөө нэг тэн тавихтаа бэлдээд. Тэрс консилер тахгүй будаад идэх шүү. Консилер тахаар ер нь даваа тал нь юу вэ? Консилер тахлаар одоо нөгөө нэг тэнний ч өнгө яг өнгөөрөө гарна гэсэн үг байхгүй юу? Одоо бид нар шууд юм нүцгэн ингээд юун дээрээ тэн тавих, тосолж байгаа тэн тавих, тэгээд кремдж байгаа тэн тавих бүгд өөр өөр өнгөтэй харагддаг байхгүй юу? Тэгэхгүй хүмүүсүүд чинь энэ тэн чи яг өнгөөрөө гарахгүй нэгэд тэгээд идэв штэ. Тэр чинь доор нь заавал юм консилер буюу юм нүдний праймер байж яг өнгөөрөө гардаг. Тийм. Тэрийг бас хүмүүсээс жоохон яагаад гэдэг андуураад идэв. За тэгвэл байлаа ялгааг нь үзүүлэхэд бол би яг өдөр тутамд өөрийнхөө бодгаар ингээд энэ дээрээ хоёул тэгвэл тэнэ ижилхэн өнгөөр сонгоё тий. За тэгвэл хэлээ өнөөдөр Фокалерийн бас амар олон өнгийн сонголттой энэ тэнийг ашиглаж байна. За аль өнгөөр нь бодгоо ер нь жоохон оранжаар болоод байгаа юм чинь тий. Тэгэхээр чи өнгийн сонго. Тэгээд би тэрийг бодъё. Эхлээд иймэрхүү жоохон бөөрийнхээ багсаар оранж өнгөө авч байгаад за арай шуналтаад тод гарах гэх. Гэтэ ерөөхдөө манай юу тэний өнгөд айгүй гоё гарцтай. Болцсон. Ерөөхдөө ингэсгээ хайчдаг шүү дээ өөрөө. Тэгээ сармасаа удаал контрол төрхөөл тэгээ гараа авчдаг шүү дээ. Би болохоор эхлээд ер нь бол альва нөгөө нэг юунууд чи юм байх хэрэгтэй байхгүй юу? Хамгийн бүдгээсээ ингээд тодлогоо ер нь бол 3 өнгөний уусгалтаар явбал илүү цэвэрхэн болдог. За одоо би энэ шаргалыг авъя. Шаргал өнгө маань тавилаа. За яг энэ аяг оогоц нүдний аягны чүчүүд дээгүүр нь гарч ирэх хэвээр. Чүчүүд одоо чи ийм бөөрөн хід өнүүдтэй шүү дээ. Ер нь бөөрөн хід өнүүд. Тэгэхээр баг зэрэг хойш нь би ингээд явуулчих гээд байгаа байхгүй. Тэгвэл яг тэгш хэмчин бий болно гэсэн. За дээшээ гарлаа. За ой. Дээр өгсөн өнгөө доор өгнө гэдэг чинь үнэ. За одоо ингээд им шар байгаад. За хоёлоо улбар шар гэсэн учраас дараагийнх нь улбар шар өнгө авъя. Анхнаас улбар шар өнгөөр бочволт юм. Уусгалт нь гоё явах хэрэгтэй. За одоо ингээд улбар шар артлын хэсэгт нь ингээд өгчөөд жоохон хойшоогоо татах маягтай. За одоо энэ хоёрыг уусгаад. Одоо энэ шаргал өнгө нь яг дээгүүрээ чүчүүтэл гарч ирж байгаа зү. Тийм ээ. За тэнгуүтээ дээшээ гарлаа. Энийг бол бүтэн өгөх шаардлагагүй. Яг гүн энэ хэсэг дээрээ л өгнө гэсэн үг. Одоо ингэ чиний будсан бодлыг хараа өөрийнхөө харсан бүр будаагүй юм шиг харагдаад байгаа юм. Энүүхэн энд нэг юм жижигхэн минийх өнгө нь илүү тод байгаа. Тийм байна. Өнгө нь илүү тод. Тэгэхээр заавал гоё
доор нь нөгөө нэг консилероос ингээд хөмсгөө цэвэрлэхдээ нийтэд нь явж өгөө тэгээ будах юм байна те. Тэгвэл ингэж гоё Энэ сайн уу энэ тавьсан уу хайлайт хийсэн шүү дээ. Тэрэнгээрээ энэ нүднийхээ яг энэ хэсгийг бас жоохон тийш орлаа. Чүчүүд. Тэгээд давхраагаа октод минь бас тод харагдуулах гэдэг шүү дээ. Тэгэх юм бол яг давхраа хэсгээ энэ хайлайтаараа ингээ баг ганцхан хайлайт хийхгүй ингээд гоё нүднэр хүртэл гоё яач. Одоо ингээд давхраа ч юм уу гоё тодроод ирж байгаа зү. Тийм байна, тийм байна. Гоё цагаан харагдаж байна. Давхраа тэгээ ийм саата тий. Тэгээ өнгө нь амар гоё тод харагдаж байна. Тэгэхээр ямар ч өнгөн дэр ингэж бас олж болох юм байна тий. Гоё харагдаж шүү дээ. Бүр амар тод. Минийхийг хараад гисэн бүр юу ч удаагүй юм шиг. Сая болоод бодсон юм шиг л харагдчихсан шүү дээ тий. За окей, контр тавья. Контр болоод би ингэж тавьдаг. Ирээдүйд бол сүүл хэсгээрээ тавьчихдээ. За манай энэ бол манай энэ фокалерийн энэ контрын үс амар гоё. Нилээн гоё тавьчих чинь. Тэгээ энийгээ дагуулад. За нэг иймэрхүү. За. Яхаар байна. Энэ бол контр бол бүр бест юм. Гоё юм. Тийм. Контрнда байд юм ер нь. Тийм, контрны нөгөө үстэй байхлаараа илүү нөгөө яг өөрийн хүслээрээ зурах юм хийдэг байхгүй. Тийм. За би ч за одоо яг энэ төгсгөлээс энэ хэсгээс би нөгөө хүн бодож болохоор аль болох. Гэтэ өөрийгөө бодохтаа ч нэ Баатар ингээд татчихжаад. За. Яг энэ хэсгээс ингээд татчихжаад инглээр нөгөө нэг яг таталтынх нь юу н гарч ирдэг байхгүй юу? Чиг нь. Ингэж. Энжа. За чи урт зурсан учраас би бас жоо урт зурчих. За ингээд контр өгчөнгүүт доотлын энэ хэсэг ингээд амар жуулдаад ирж байгаа. Яг энэ доотлын энэ хэсэг дээрээ чүүчүүд нөгөө бараан жоохон бордоо өнгө байгаа штэ. Жоохон бараан. Энэ өнгнөөс яг энэ хэсэг дээр жоохон нэмэгдэж. Тэгвэл яах вэ? Тэгэхээр нөгөө нэг ерөнхий харагдж байгаа байдал нь ингээд томроод нөгөө нүд чинь арай жоох урт харагдана л гэсэн үг л тийм. Нөгөө өөрөнхий ш. Яг энэ төгсгөлийн хэсэг дээр нэмж байгаа байхгүй. Одоо ингээд хартаа биш урт харагдаж байгаа тийм. Тийм байна. Гой гүн харагдаж байна нүдэнд тий. За тэгээ сормосны будаг байгаа. Өнөөдөр болохоор фокалерийнхаа шинээрсэн бүтээгдэхүүн бор өнгийн сормосны будгаар бодох гэж байна. Сормосоо будагтай зам болж байгаа болохоор юм зөөлөн өнгөөр будаж үзвэл бас гоё тийм бай тий. Нэг нүднийхээ өнгөтэй төхөө. Ялангуяа нэг юм одоо цайвар өстэй охтууд байгаа шүү дээ. Бүр юм юу яцсан? Блондцсан. Цайвар өстэй тийм охтууд иймэрхүүгээр будвал бүр илүү бас гоё харагдах байх. Тэгж бодоод тах юм. Гэтэ чиний талд үнэхээр гоё харагдчих. Одоо над шиг одоо энд байгаа ингээ бүх будаг нь байгаа тийм охтууд мөртлөө ингээл яг тийш үү? сайн гоё будаж чадахгүй байгаа охтууд бол энэ бол амар хэрэгтэй контент болж байгаа байхгүй. Хараал бүх будгаа гаргаж тавьж байгаа л яг чи миний хэсгийг үйлгээл чиний хэсгийг тавиал. Чи сая сормосоо яаж будсан бэ доотлын хэсгийг? Зүгээр яг адилхан 8 хамаагүй урт харагдчих. Гэтэ ууг ингээд суурандаа ингээд байхгүй. Одоо энэ сормосны ширхэг биш үү? Одоо энэ багс нь тэнгууд энийгээ шууд ингээ хөнкөө ингээ хайчдаг байхгүй юу. Эн чинь ингээд нэг сормосны ч угаасаа энэ ширхгийг ингээ салгаж өгөөд өөрөө бүх ширхгээр нь орж иж яг сормос будсан юм шиг болно шүү дээ. Одоо ингээ бүх бодол дуслаа шүү дээ. Ерөнхийдөө одоо уруулнаас бусад бүгд дуусж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө нэг цагаанаасаа дахиад авлаа. Дахиад нөгөө ингээ нэг цэвэрлэгийн маягийн явах хэрэгтэй. Одоо энэ уруулны энэ минь те. Энэ минь ингээ жоох ингээ цайвар өгчөнгүүд энэ тодорхой хэмжээний нөгөө деталууд чинь бүр ингээ гоё зэгцтэй болоод ирнэ гэсэн. Тэгээд нөгөө гэрэл сөөдрөн хацран
Тэдэр нэг аюу гой тодорч өгч юм те энэ цагаан өнгийн ачаар. Зя урал. Окей. Уруулаа бол бас манай Vocaloid-ийн шинэ бүтээгдэхүүн, цоо шинэ бүтээгдэхүүн амар гоё уруулан өнгөлөгч ирсэн байлээ. Энэ Super Velvet. Энэ юу маань амар гоё савлгаатай. Салгаа амар гоё ягаад шууд задлаа будмаар санагцсан. Энийгээр би одоо энэ нөгөө нэг улаан стилийн охтууд аяух бодчих нэг юм харахад юм маат шиг мөртлөө юм зөөлөн сүмтлээ нэг одоо уруул хаглаад тахгүй. Тий нэг юм ямар будалт гэдэг үлээ дээ тэрийг чинь нэг ombre. Тий арайш ombre шиг нэг юм солонгос маяг юу. За. Тийм тэр боддог шүү тий. Тэр шиг амар гоё оранжиг. Би бүр оранж өнгөд амар дуртайхгүй юм. За би чиний хэсгээр оруулахгүй ингээд. Амар гоё зөөлхөн. Одоо зүүн болж байгаа болохоор иймэрхүү оранж өнгөөр гоё ягаан өнгөөр тий гоё юм бронз өнгөдөр айгу гоё тодтоо тий удаасай гэж аяг хүсэж байгаа. За би болохоор арай юм зөөлхөн матин бариад авчлаа. Гэтэ чинийхээс чүчүүд юм цайвар. Аха. Хоёулын гэж юм бол яг Корей бол бодолт биш шүү дээ. Жохоо Европ маягийн. Тэгэхээр ингэж бодож хагаад нөгөө нэг бор харандаа байсан шүү дээ. Хөмсгний. Уруулын хүрээлэгчээр бодлоо ш. Тэгтээ яах вэ? Хүрээлээд өгнө гэж үү? Тийм яг энэ гадуур нь. Тийм уруул байсан юм байна. Нүдний өнгөн тодоо амт чинь уруул нь арай жоохон бүтгэн байна тий. Тий. Энд чинь ингээ баг зэрэг юм. Би жоохон цайруулж. Энэ нөгөө нэг цагаан биш үү? Нөгөө л цагаан. Нөгөө цагаанаараа жоохон ингээ нэг цагааны хацаас насаар ирлэх юм шүү тий. Ингээд явах юм бол нөгөө уруулын будаг арай жоохон тод юм шиг санагдаад идэж зарим бол тэгэх юм бол ингээд цайвар нөгөө нэг цагаан өнгийнхоо юунаас ингээд дээрэс нь хөнгөө ингээд тавьчихдаг байхгүй. Тэгэх юм бол бас нэг тийм санаа байна. Тэгээ бүр ийм биетэй бүр ийм тас маат мөртлөө аюу тийм зөөлөн болчихлоо шүү дээ. Уруулан тийм хүнд биш. За. Тэр өнөөдрийн мейкап дуслаа. Төгөөс яг өөр хөтлөө үсийг янзлаад байна шүү дээ. Эдлийг бодсон шүү гэсэн шиг. За өнөөдөр болохоор маш тийм үр өгөөжтэй мейкап болсон байх гэж бодож байна. Яагаад гэвэл яг над шиг ингэж нүрээ буддаг. Тэгээ байгаа бүтээгдэхүүнүүдээ яг зөв ашиглаж чадахгүй охтод маш олон байдаг. Надаас ч гэсэн асуудаг энэ бүтээгдэхүүнээ яаж хэрэглэх вэ? Тэр бүтээгдэхүүнээ яаж хэрэглэх вэ гэдэг. Тэгээ өнөөдөр яг мэргэжлийн артистийн яг үгээр яг ингэж харьцуулт хийж үзэхэд бол ийм байна. Нүрний одоогийн байдал. Тэгэхээр би яг энэ контент гарсны дараа яг төвөгийн яг талыг будсан шиг энд бас талаа будаж сурнаа гэж би бол бодож байна. Тэгэхээр яг маш олон охтод гоё урам зориг яг дагаад будах тэр сэтлийг өгсөн ийм контент болсон баха. Маш их баярлалаа төгөөдөө. Үнэхээр гоё. Бүр шал өөр харагдаж байна. Хоёр ингээд одоо энтлэн шал өөр, энтлэн шал өөр хүн шиг харагдаж байна. Нөгөө нэг ингээд яхахлаар амар сайн харагдаж байна. За ингээд энэ бол мэргэжлийн артистийн хийсэн бодол. За энэ бол яг миний өөрийн маань хийсэн бодолтойхоо. Алтай оноотой хайрлаарай гэдэг шиг тий. За ингээд гэтээ нэг хүн штэ. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа ингэж гоё бодож болох боломжтой байна. Vocaloid-ийнхаа бүх бодгийг ашиглаад одоо би гэхэд бол сая бол маш сөөхөн будаг ашиглаж бодлоо шүү дээ. Тэгээ манай Vocaloid ч маш олон төрлийн будагтай. За тэгээд өнөөдрийн мейкап контенттай маань хамт байсан та нартай маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар бас илүү олон сонирхолтой маш олон гоё будалтуудыг та нартай хүргэх болно. Хамт байсан төгөөдөө маш их баярлалаа. Баяртай. Тийшийг хараач. Оо тийм үү. За баярлалаа. Баяртай.